За бүгдээрээ сайн байцгаана уу? Ерөөлийн сувгийг сонсож байгаа бүх сонсогчдод баярлалаа. Бас энэ сувгийг ажилуулж байгаа инхчин инхмаа хоёртаа маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр та нартайгаа Яаков 5 дугаар бүлгээс ойлгосон ойлголтоо хуваалцъя. Яаков 5-ын 19. Ах トゥ нар минь, хэрв та нарын нэг чинь үннээс гажаад хэн нэг чинь түүнийг эргүүлэн авчирвал хуурамч замаас нь нүгэлтнийг эргүүлж авчирсан тэр хүн түүний сэтгэлийг үхлээс аварч тоо томшгүй олон нүгдлийг халахлах болно гэдгийг та нар мэдгтэн гэсэн байна. За энд үннээс гажаад явж байгаа төөрсөн тэр нэг хүн гэж хэлсэн байна. Тэгээд тэр нэг хүн гэж ямар хүнийг хэлж байна гэж бүгдээрээ бас бодцгоё. За миний хувьд бол энэ 3 төрлийн хүн санагдсан. Нэгдүгээрт нь болохоор бидний дунд байгаа цуглаантаа ирэхэ болсон Бурхны үгнээс холдсон тэр нэг хүн. За хоёрдугаар цуглаантаа явж байгаа Библийг уншиж байгаа ч гэсэн яг эзний дагуу амьдрч чадахгүй байгаа амьдрал нь эзний дагуу биш байгаа тэр нэг хүн. За гуравдугаарт нь цуглаан дотор хин нэгнээс болоод бүдэрсэн төлөвшөөгүй балчир итгэж тэр нэг хүн. Тэгэхээр Матай номонд хэлсэнчлэн тэр үгнээс төөрч алдагдах нь бол тэнгэрт байгаа эцгийн чинь хүсэл бишээ гэж Иесус Христ өөрөө хэлсэн байдаг. Тэгэхээр тэр үнний үг рүү эргүүлж авчрах тэр хэн нэгэн гэж хэн бэ? Тэгэхээр тэр хэн нэгэн болвол та, тэр хэн нэгэн болвол би. Тэгээд үнний үг рүү, Иесус рүү, Бурхны үг рүү тэр нэг хүнийг эргүүлж авчрах тэр хэн нэгэн нь та байгаарай. Тэгээд хурамч замаас нь нүгэлтнийг эргүүлж авчран тэр нэг хүнийг сэтгэлийг нь хүлээс аврах хэн нэгэн та байгаарай гэж таныг хүсэн бас өрөөж байна. Тэгээд 1-р Петрийн 4:8-д хэлэхдээ юуны өмнө бие биенээ байнга хайрл. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг халахалдаг гэж хэлсэн. Мөн Матай 18:3-т учир нь хүний хүү алдагдсныг аврахаар ирсэн юм а гэсэн. Тэгээд эцэст нь үнэхээр эзэн бурхандаа талархан залбирая. Тэгээд Тэнгэрлэг бурхан ааваа, тэгээд таны хүсэл бол үнэхээр үнний үгнээс төөрч алдагдах нь бол таны хүсэл биш. Тийм учраас биднэрт бас үнний үгнээс Иесусээс холдсон тэр нэг хүнийг та сануулж өгөөч эзэн. Тэгээд түүнийг таны үнний үг рүү авчрах тэр гайхамшигтай тэр үгийг та бидэнд өгөөч гэж Иесусийн нэрээр талархан залбирч байна. Амен.